Сайн байцгаана уу? Нуура эрүүл мэндийн подкастын 15 дахь дугаар эхлэж байна. Энэ удаад бид та бүхэнтэй уламжлалтын эмч ангаах ухааны доктор Одон Цэцэг эмчийг уулзалж байгаамаа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. За тэгэхээр одоо бид монголчууд маань өвлийг үнтэй даваад хавар цагтаагаа золгоод явж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг хавар цагт бид ер нь хэрхэн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Дээрээс нь монголчууд ер нь яаж анхаардаг байсан, ямар уламжлалтай байсан гэдээ ярих зүйл өөртөө ч нь бол их л байна л да. Үнэндээ бид нар бол өнөөдөр монгол хүн гэдгээ ч мартчихсан энэ цаг завгүй амьдралын дунд л ингээл дөрвөн үйлрэл солигдож байгааг ч баг анзаарах сөхөөгүй ингэж авна шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ хавар гэдэг одоо улирал нь чухам ямар учиртай юм. Тэгэд энэ улиралд монгол хүмүүс яг бие эрүүл мэндэ хэрхэн анхаардаг байсан гэд эндээс яриагаа эхлэл ямар вэ? За тэгэхээр хаврын улирал болвол энэ одоо жилийн анхны эхний улирал гэж байгаа. За тэгэхээр хавар цаг болвол одоо өвлийн хүүтнээсээ шилжээд арай дулаан цаг ирж जैन тий. За тэгээд цэцэг ногоо дэлгэрээд ингээд ер нь бол нөгөө хүн малын зоо тэнийн гэдэг шиг тий их гоё улирал штэ тий. За тэгээд одоо ер нь бол хаврын улирал ямар учиртай болоод хавар болоод идэв, зам болоод идэв, өвөл болоод идэв гэх тий. Тэгэхээр энэ заавал одоо энэ дөрвөн улирал ингээд яагаад одоо өөрчлөгдөд идэв юм бэ гэдэг ийм одоо асуулт гарч ирнэ. За тэгэхээр ер нь бол энэ улирлын одоо өөрчлөлт, шилжилт, хөдөлгөөн гэдэг бол энэ сав ертөнц. За энэ окторгоо тий энэ орчлон хорвоогийн одоо тий окторгоо нар сар од гараг иргэсийн одоо тэр шилжилт хөдөлгөөн энтэй одоо уялдаад энэ дөрвөн улирал бол ингэж ээлжилж солигдож байдаг тий. За тэгэхээр нар сар од за манай дэлхий ч гэсэн бүгдээр ингэж юм хөдөлгөөнтэй бие биендээ ойртож холдож идэг бахна штэ тий. За энэ бол яг тийм одоо тогтсон хэмнэлттэй байдаг тий. Хаяа одоо хавар болно, энэ жил хавар болохгүй гэсэн юм бол байхгүй. Яг л ийм хэмнэлттэй, ийм био хэмнэл байдаг бахна штэ тий. За тэгэхээр нарны хүч одоо өвлийн улиралд бол нарны хүч туйлдаа хүртэл бага болдог тий. За тэгээд сарны хүч туйлдаа хүртэл их болдог бахна штэ тий. За тэгээд өвлийн одоо дунд сараас аажмаар өвлийн сүүл сар ингээ хаврын ихэнх сар болж байна тий. Тэнгүүт нар одоо нарны хүч аажмаар нар одоо дэлхийд ойртоод сар арай холддог байна шүү дээ тий. Тэгэхээр нарны хүч одоо өмнөдөд сарны хүч одоо сар болвол хойд зүг умард зүг рүү одоо ингээ шилждэг байна шүү дээ тий. За тэгэнгүүт одоо энэ гараг ирэх хэвээр одоо энэ шими амьтад тий амьтад байна, хүн байж байна, урмал байж байна. Энэ байгаль дэлхий яг одоо нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдаад ингэж өнгөө өөрчлөлдөг байна штэ тий. За тэгэхээр энэ одоо хэмнэлтэй ийм окторгоо ертөнцид одоо ийм хэмнэлтэй одоо хөдөлгөөн явж байхад хүний бие дотор ч гэсэн ийм хэмнэлтэй хөдөлгөөн ийм өөрчлөлт шилжилтэнд ингэж орж идэг байна штэ тий. За тэгэхээр одоо хүний биед бол ерөнхийдөө нөгөө өвлийн улиралд одоо хийшаар бадган гэж ярьдаг тий. Тэгэхээр өвлийн улиралд одоо хурсан бадган маань одоо хаврын ихэнх сард хөдөлдөг байна шүү дээ тий. Арай одоо дулаан болж байгаа учраас за тэгээ бадган одоо нөгөө өвөл хурсан бадган маань хөдлөөд ерөнхийдөө бадганы бэлэг чанар бол илүү идэвхждэг байна шүү дээ тий хүний биед. За тэгэхээр нойр хүрэн, залхуу хүрэн, таргална, хавагна, нус сэр ихсэн тий гих мэтчлэнгээр одоо юм бадганы бэлэг чанарууд идэвхжин. За ялангуяа одоо энэ бадганы одоо суур өвчтэй хүмүүсийн өвчин хөдөлдөг байна шүү дээ тий. За тэгээд одоо энэ хавар гэдэг энэ улирал бол ерөнхийдөө 3 сар үргэлжилнэ. За тэгэхээр хаврын одоо ихэнх сар, дунд сард бол бадган хөдөлдөг байна шүү дээ тий. За тэгэхээр одоо яг өнөөдөр бол хаврын сүүл сар одоо ингэж явж байгаа шүү дээ тий. За хаврын сүүл сар одоо луу сар одоо эхлэх гэж байна тий. Луу сар одоо 4 сарын 9-өөс эхэлнэ. За тэгэхээр энэ луу сард яадаг вэ гэхээр бадган амирлаад эхэлдэг байна шүү дээ тий. Тэгэхээр хүний биед энэ луу могоос саруудад хүний биед нөгөө хийм бэлэг чанар хурж эхэлдэг байна шүү дээ тий. Хий одоо хурж эхэлдэг. За тэгээд одоо луу энэ могоос саруудад гадна байгаль ертөнцид ерөнхийдөө дулаараад халуун тэгсэн мөртлөөсөө хурд хунц байхгүй. Ерөнхийдөө хуурайшилтай ийм сар эхэлдэг байна шүү дээ. Луу могоо саруудад. За тэгэхээр одоо байгаль ертөнцид ийм
хуурай халуун ийм улирал эхэлж байгаа учраас хүний биед бол бас одоо хийм бэлэг чанар хуурч эхэлдэг байна шүү дээ тий. За тэгэхээр энэ хийм бэлэг чанарууд хуурна. За тэгээ халуун хуурай халуун учраас баг зэрэг одоо хийтэй хавсарсан энэ халуун цус шарын өвчнүүд бас хуучин урхаг өвчнүүд ингэж сэдвэрдэг хэлэг. Хийн шин чанар нь яаж илэрх вэ? За тэгэхээр хийн шин чанар нь бол хамгийн эхлээд сэтгэл зүйд бас жоохон өөрчлөлт ордог тийм сэтгэл их тогтворгүй болдог нөгөө хаврын синдром ихтэй гэдэг чинь бас оргүй үг юм биш үү тий оргүй үг биш ахнаас тий хуурай халуун болдог тэгээд сэтгэл их тогтворгүй болно нойргууд нь тий за тэгээд янз бүрийн одоо ганц хүн гэхгүй нохоо хүртэл галзуурдаг тийм хаврын тэгээд одоо бүхэл одоо амьтдын биед одоо тийм хийний бэлэг чанар ингэж итгэжиж эхэлдэг байна шүү дээ тий. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө энэ улирал маань хуурайшил ихтэй учраас хүний бие дотор ч гэсэн хуурайшилтэй хуурайшил явагдана арьс одоо сайрддаг хүүхдүүдийн хацар сайртад эхэлдэг штэ та хавар. Тэгэхээр хүүхдүүдийн одоо хүүхэд хөгшөд гэлгүй бүх хүмүүсийн одоо би тийм хуурай хөнгөн хөлбөрөнхий те ийм бэлэг чанарууд хүний бие сэтгэлд одоо ингэж идэвчдэг байна штэ те. Зөв. Яг зөв монголчуудын хувьд гэх юм бол Төв Азийн өндөрлөгт амьдарч байгаа олон мянган жилийн нүүдэлж амьдарсан одоо тийм нүүдлийн соёл иргэншилтэй ийм ард түмэн байгаа шүү дээ. Тэгэхээр бидний одоо бие физиологч гэдэг юм уу, хувцас эдлэлч гэдэг юм уу, эдэн шуугч гэдэг юм уу бүх зүйл бас ингээд Азиутай харьцуулахад өөр хэрний Европоос ч өөр байгаад байдаг тий. Тэгэхээр бид нар ер нь яг энэ хаврын цагт хоол хүнсэн дээрээ ч юм уу юуг анхаарах хэрэгтэй. Одоо манайд чи ерөөсө дэлхийн нэг хавтгаа болчихсон хүн хин хүссэн солонгос хоол хин хүссэн л одоо Европ хоол хин хүссэн энтгийг хоол гэл ингээл юу дуртайгаа идэж уугаал ингээл нөө түргэн хоолыг байнга хэрэглээ олгоод одоо бэлэн гомин байнга хэрэглээ олгоод ер нь хөх залуучуудын хувьд бол яг үнэхээр удирдлын чанартай эрүүл мэндийн анхаарах ч юм уу Монгол хүний бие физиологийнхаа онцлогийг цагуурийнхаа онцлогийг анхаарах ийм юм дээрс үнэхээр ямар ч мэдлэг байхгүй байх гэж харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бид яг энэ хаврын улиралд энэ нөхцөлд яаж ямар хоол хүнсийг зохистой хэрэглэж авах хэрэгтэй юм бэ гэдэг дээр. Тийм шүү. Тэгэхээр ер нь бол энэ замбуулан манай одоо дэлхийн ертөнц бол маш одоо өөр цаг ууртай тий өөр одоо газрын хэмжээс одоо ингэж оршиж байгаа учраас за тэгээ зарим нь одоо далайн одоо орон байж гэн тий хуурай их газрын орон байж гэн өндөрлөг газрын орон намдор газар гэдэг ингээ тий за тэгэхээр одоо монголчууд бол хуурай их газрын одоо ийм газрын хэмжээст одоо амьдардаг аж төрдөг ийм хүмүүс гэж байгаа тий за тэгээд таван хушуу малаараа одоо маллаад тий за тэгээд бидний идэж ууж байгаа энэ одоо амьдралын хим хэмнэл өмсөж байгаа зүүж байгаа энэ болгон бол яг одоо өөрсдийн аж төрхтэй энэ газрын хэмжээс энэ одоо цагуурын онцлогтойгоо зохицсон байх ёстой байдаг тий. За тэгэхээр энийг одоо уламжлалт ангаах Монголын уламжлалт ангаах бол Монголын одоо ард түмэнд хөгжөөд дэлгэрээд тэгээ олон 100 жил одоо ингэж болсон байж байгаа шүү дээ тий. За тэгэхээр урдын одоо эмч эрдэмтэн мааранб нар яг одоо монголчуудынхаа энэ цаг уурын онцлог амьдралын одоо энэ онцлог тий энтэй одоо уялдаад хоол хүнсийг одоо маш зохистойгоор ингээд хоолны жор амьдралын хэм маягт одоо ингэж сууршуулсан юм байдаг тий. За тэгэхээр сүүлийн үед одоо хүмүүс янз бүрийн төрөө хэллээ тий. Солонгос хоол идэл тэр далайн одоо хавч мавч идэл ингээл байгаад байна тий. Тэгэхээр энэ бол нэг тийм зохистой биш ээ. Тэгэхээр монгол хүн бол монгол хоолоо л одоо идэх хэрэгтэй. Өөрсдийн одоо тий таван хушуумал байж гэн. За тэгээд энэ одоо сүм бүтээгдэхүүн байж гэн тий. За тэгээ гурил байж гэн. Бид нар одоо өөрсдийнхөө сайхан газар нутаг дээр тариалсан одоо гурилаа хийж гэн тий. Энийг одоо идэж хэрэглэх юм бол илүү одоо эрүүл мэндэд маш их зохистой одоо нөлөөтэй байх нь шүү дээ тий. За тэгэхээр би хүмүүст сүүлийн жилүүдэд ерөөсөө л одоо хоньны махтай гурилтай шүлтэй энийг одоо өдөр тутам мэдсэн ч гэсэн бол энэ тэжээлийн одоо нөхөд байна шимтэй байна тий. Тэгээ айл ч улиралд бол их шимтэй байна. За ялангуяа бид нар өвлийн улирал энэ хаврын улиралд бол сайхан хоньны махтай сонгон сармистай гурилтай шүлөө идээд өдрийн цагаар за тэгээд хаврын улиралд одоо хий хөдлөн гэдэг шүү дээ тий. Хий хураад
ингэж байна. Тэгэхээр бид нар бол үлэн явж өрөөсө болохгүй. Одоо бие хэл сэтгэлийн үлийг одоо бид хоёр ярьж гэн гэдэг чинь л энэ одоо дээш гүгч хийн одоо итгэвчлэр бид нар ингээд хэл яриад байж байгаа тийм. За тэгээ бодол сэтгэж гэн тийм энэ юм уушаад ингээд одоо компьютер дээр юм хийж гэн ингээд бодол сэтгэл олвол энэ ам баригч хийн гүйдлэр ингээд явагдчихийдэг тийм. За тэгээд янз бүрийн биеийн хүчний ажил хийж гэн дасгал хөдөлгөөн инээ тэр ингээд тэгэхээр энэ бие хэл сэтгэлийн үйл бүгдээр нөгөө хийний үйлдэлээр ингэж итгэвчиж хөдөлж ингэж явж штэ тийм учраас бид нар өглөө олгон одоо үлэн байж өрөөсө болохгүй сайхан одоо шимтээ сүдэ цайгаа чанж угаад за тэгээ ганц хоёр одоо борцог тий хайсан борцог үйл идээд за тэгээд бид нар 10 гурил бас их зүгээр тий за тэгээд ингээд өглөөний цайгаа болол маш сайн ууж ах хэрэгтэй яг идээд ингэж гар тэгээд бид нар одоо хүнтэй удаан хугацаар уцаар ярих болохгүй байх нь шүү дээ үлэн дээрээ тий ямар ч хэсэг өглөө тайлжээж бид нар одоо энэ бодох ярих хөдлөх энэ үйлдэлийг бол хийж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ өглөөний цайгаа одоо хангалуун сайхан уудсан бол тэр өдөр бид нар хин хямралаас сэргийлэх маш одоо чухал нөхцөл бүрддэг байна шүү дээ. За тэгээ өдрийн хоолыг бид нар ерөнхийдөө одоо хоньны мах бол их зохистой хийм бэлэг чанарыг одоо тэгштэхэд тэгэхээр хоньны махта хоолоо өдрийн цагаар идчихэн. За тэгээ оройн цагаар бид нар хөнгөн хоол идэг бол сүдэ цайгаа уучих нэг 4 цаг юм уу 5 цагт ч юм уу орой ажиллаа тараад хийцтэй цай ичсэн зүгээр нэг тийм хийцтэй цай зүгээр нэг сайхан сүв самбаа тий самарсан сайхан сүдэ цайгаа ингээд уучих юм бол бид нар орой нэг айлам ч юм уу инээ тэрэг гэл нэг түүхийн ногоо могоо идчихснээс сайхан сүдэ цайгаа 2 аяг сүдэ цай уучих юм бол хийн тэгшрээд ингээд сайхан тухтай амарч унтах нь шүү дээ тий. Тэгэхээр ерөнхий одоо хавар бол бид нар бас нөгөө батган хөдөлсөн байж байгаа тийм. За тийм учраас бид нар сайн хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгтээ хоолн дээрээ шимтээ бөгөөд одоо тийм баг тийм яг тохируулж идэх хэрэгтэй. Шимтээ сайн гингүүд бид нар сайн юм хэтрүүлчих юм бол нөгөөдгөө мод ургачих нь шүү дээ тийм. Тэгэхээр бид нар одоо сайхан хоолныхаа хэмжээ тохиромжтой бага хэмжээтэй би нөгөө хэлээд байдаг хотоодны хэмжээ юм шүү. Энэ хотоодны хэмжээндээ л тохируулаарай гэдэг юм. www.nurazigiman Тэгээ одны хэмжээ хийлж байгаа үнэлт ер нь гэхдээ юу юм шиг байна шүү дээ. Ямар ч улс үндэстэнд төрсэн бай тэр хүн тэр үндэстний л одоо тодорхой хэмжээний гений бүтцийг өөртөө агуулж тэр үндэстний уур амьсгал, тэр үндэстний зан заншил, тэр үндэстний бие физиологийн онцлог, хоол боловсруулах хэрэгтний одоо тэр гүйдлэгээ бүх юм яг тэр тэндээ давхирсан байдаг юм шиг байна тий. Тэгэхээр одоо бид нар чинь ингээл одоо хараад тэгдэг шүү дээ солонгос хүмүүс хааж авсан солонгос хоолоо иддэг тий эдгийг хүмүүс эдгийг хоолоо иддэг Европ хүмүүс Европ хоолоо иддэг тэгээд манайхны энэ нөгөө сүүлийн үед энэ амьдралын юмнэл их тийм замраагүй яваад ах шиг анзаараад байдаг байхгүй яг үнэхээр Монгол үндэсний хоолоо одоо жишээ нь өвөр Монголд гэхэд өвөр монголчууд бол өглөө яг таны хэлснээр өглөө сүтээ цайгаа уугаал харуул хоруудаа твтэж идэл тэгэл явчихдаг юм билээ шүү дээ ерөөс айл бүхэн сүтээ цайгаа уугаад ингэ явдаг бидний хувьд ерөөсөө энэ хооллох соёл гэдэг юм ерөөсөө дэлхийн хаанаас шүүрч яаж авах мэдэхгүй дунд нь түүрсэн байдалтай ингэж байгаад байгаа мó гэж анзаараад байдаг байхгүй. Тэгэхээр л одоо нөгөө нэг янз бүрийн мэдхгүй өвчлөл одоо энэ хүүхэд залуучууд шохоорхож идсэн уусан өөртөөхөө бие физиологи шингэхгүй байгаагаасаа болоод янз бүрийн өвчлүүд ингэж бас үүсээд өвчин гэдэг юм бас ингээд нас нь ирчээд ингээд бидний нэг одоо үеийн ирээдүйн амьдралыг сүйтгэхэд байгаа мó гэдэг л айцс надад яваад байдаг байхгүй. Тэгээд тийм ч учраас ингээд Нура Монголиа санал тавиад энэ подкастуудаа хөтлөөд өгөөч гэдэг энэ дээр ажиллаж байхдаа яг тань шиг ингээд бас монгол хүний үднээс одоо өнөөдөр мэдхгүй байгаа эцэгчүүдэд мэдхгүй байгаа хүүхдүүдэд бас ингээд чи монгол хүн шүү дээ тий чи монгол хүн учраас ингэх хэрэгтэй юм а гэдэг ийм имийг л заагаад өчмөр байгаа юм л нөгөө хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явдггүй гэдэг шиг чи монголоосоо явсан байсан ч одоо монгол ген чинь монгол энэ бүх эрхтэн системийн тогтолцоо бүх энэ юмнууд чинь чамтай үргэлж хамт явна гэдгийг л эднэрт ойлгуулж өгөөд ингэчмээр л санагдаад идэг юм л та. Тийм зөв. Тэгэхээр яг би бас энэ уламжлал ухааныг олон жил судалж байна тий. За тэгээ өдөр тутам бас ингээд
хүмүүс үзээ зөвлөгөө өгч байна те. Ингээ хараад ахад ер нь манай энэ Монгол гэдэг орн маань судлах тусам ямар гайхамшигтай юм бэ? Судлах тусам ямар их ухаалаг одоо ном бүтээлийн одоо бид нар төвдөдөр уншиж байна. Уйгуржин Монгол дээр уншиж байна те. Үнэхээр гайхалтай юм а гэдгээ би одоо ингээ мэдрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийг чи хэлдэг яг л үнэн л дээ зөв. Бид нар янз бүрийн одоо орны соёлтой янз бүрийн одоо тэр юмнуудыг төлөвшүүлгээ, сорьсжуулгаал нэг гадаад явчаал тэр гоё юм байна. Тэр ингээд ямар ч одоо онлын үндэслэхгүй те ямар ч ийм шууд ингэж одоо те дэлгэрүүлэх гэж ингэж хичээж байна л да. Тэгэхээр миний бас нэг бодол эд яагаад бид нар ингээд ийм мундаг онл, ийм мундаг уламжлалаа үгүйсгээ гээгээд эзэн болоо гэд ингээд те тэгэхээр яг ингээд бодоод үзэхээр миний 10 жилийн үед ерөөсөө шууд тэр Оросын соёл шууд бичиг үсэг одоо энэ кирилл дээр ингээд уншаад ерөөсөө Монголын уламжлал Монголынхаа талаар бид нар уншаагүй байсан билээ. Тэгээ бид нар одоо өсөж өндөгөөд ээж аа болохоор нөгөө Орос морс гэд ингээд те тийм уламжлалын бичиг үсгээр гэдэг юм уу соёлоор ингээд таслаа хийцэн. Тэгээд бүр үүсгээд хайцсан ч юм бас байгаад байна те. Тэгэхээр бид нар одоо бас 90 оноос хойш энийг одоо шууд бичиг үсгийг одоо уйгурчин Монгол бичгээс сурлаа. Энэ төвд хэлээр энэ Монголын алдартай Maaramb энэ одоо эрдэмтэн мэрэгд одоо тойросон бүтээлийн уншлаа. Үнэн түүх соёл үнэн одоо тэр сайн сайхан юмнуудаа таниад мэдээд ингээд ирсэн чи шал өөр юм байна штэ гэл ингээл түгээн дэлгэрүүлээл одоо нэг миний хувьд одоо 30-аад жилэл болж штэ тий. Тэгэхээр энэ харьцангуй одоо би 96 онд эмч болсон. Тэрнээс хойш бол ингээл яваад хахад харьцангуй одоогийн залуучууд ч юм бас өөр болж байна. Над дээр одоо үзүүлж байгаа хүмүүсийн за нэг 70% нь бараг нэг 40-оос доош насны хүмүүс ирж байна шүү. Эрүүл мэндэд анхаарч яг уламжлалчин их одоо хэрэгтэй шүү. Надад одоо тий би монгол хүн шүү. Энийгээ юу монголоороо бахархдаг, соёлоороо бахархдаг ийм хүмүүс маань ер нь бол 40-оос доош насныхан байх шүү. Тий. Тэгээд бүр одоо 60, 70, 80 настай ээж авнараа гээ хөтлөөд ирж байгаа. Нөгөөдөл нь би одоо тий тариагаа хийлгэн, туслаа хийлгэн, нөгөө нэг даралтны имээ анилгийн тийм дролоо унд гэдэг иймэрхүү маягтай орж ирж байна. Тэгэхээр бид нар одоо хөгжиж гэн л гэж би аюу гоё сайхан ирээдүг хараад байгаа байхгүй энэ залуучууд. За манай одоо хотч Maaramb их сургуулийг төгссөн уламжлалтын тий 96 оноос хойш төгссөн энэ эмчнэр эмнэлэг байгуулад ажиллаж байна. Ингээд явхад бол ер нь залуу үе бол үнэн түүхээ мэдчихээн. Бас ингээд монголоороо бахархдаг болж байна гэдэг. Тэгээд ингээд үнэн түүх, үнэн одоо уламжлалаараа ингээд явах юм бол надад ирээдүй харагдаж байна гэж бодогдод. Тий, ер нь тэгээд энэ цаг чинь өөрөө бас их сайхан цаг юм л да. Бид нар одоо ингээд шинжлэх ухааны төвшин судалсаар агаал хурсан тэр квант физик нь буддийн шашны хоосон чанартай нийлэл өнөөдөр бас ингээд судагдахгүй бол хоёр талаас уулзж байна ч гэдэг юм уу. Өнөөдөр одоо тэр 100 жилийн өмнөөс 110 жилийн өмнөөс үүссэн Монголд ингээд орж ирсэн ангаахын салбар тий уламжлалтаа бас тодорхой хэмжээнд нийлэл тий. Энэ чинь яг монгол хүнийхээ нөгөө онцлог дээр тохирол энэ бүх юмнууд нь ингээд явж чинь гэдэг юм уу. Хүмүүс нь тэгээд дээрээс нь бас өөртөө арчаатай болж эрүүл мэндэд анхаардаг болоод ингэж ирж байгаа бол бүх нийтийн ухамсарын үед аюул сайхан сэрж байгаа төвшөнтэй. Бидний үед яг буруутгах зүйлд байгаа ч гэсэн бидний чинь нөгөө 110 жилийн өмнө л одоо бүх юмыг таслан зогсоол ургийн бичгийн шатаагаал ингээл ерөөсө тэр монгол хүн гэдэг эрхэм үнэтэй зүйл тэр бүх юмыг нь одоо халлаа шүү дээ тий. Тэгээд тэр бүхний эцэст ингээд энэ чинь ингээл баг багаар л сэргэж байгаа. Тэгээ энэ сэргэж байгаа зүйл дээр тав дээр ярьж тий хүмүүс сануулж илүү их ойлгуулахыг хүсэж ч юм уу мэдхгүйг нь мэдүүлж ч юм уу тий. Ийм юм олон болоосой л гэж би бас хүсэж идэг байхгүй юу. Тийм. Тэгээд яг зөв өөр төр чинь бол ингээд залуучууд бас нэлээ ирдэг гэд сая ярьж штэ тий. Тэгэхээр зэрэг ер нь энэ залуучуудын дунд өмнө байгаагүй ч юм уу одоо шинээр нэмэгдэж байгаа тийм өвчний янз бүрийн зүйлүүд ер нь анзаардаг зүйл юу байдаг вэ? Тэр нь одоо бидний яг үнэхээр нөгөө нэг уламжлалаа мартсан ч юм уу тий. Тэр зүйлээс үүдэлтэй байх магадлал байдгүй ч гэдэг юм уу. Тийм зүйл байна уу? За тийм зүйл бас хаяа мэрсээр ажиглагдана. Одоо жишээлх юм бол энэ хүүхдүүд бага насны хүүхдүүд бүр ингээд
зүрхний ихийн хямралтай болж орж ирж байгаа байхгүй. Би одоо 96 онд эмч болж аваад 90 одоо 2000 оны ихээр энэ төр ингээд хүүхдүүд энэ төр үзэр штэ тий. Тэгэнгүүт хүүхдүүд маш их тийм амгалан, тайван тий булцгар цагаан ийм байдаг байсан тий. Тэгсэн чи одоо хүүхдүүд ийм хүрцээсэн тий хөхөлбөр харалцсан тий тэгээд нүднийхэн доогоор хөхөрцөн зүрхэн дэлсдэг болцсон бүр ийм орж иж байгаа. Тэгээд ингээд яагаад юм бэ нэг гэд тэгээд тэр нөгөө нэг аутизмын өвчин гээл онцлогддог тий их гарч байгаа. Тий их гараа. Энэ би ингээд ажиглаад байхад юусаа утас байна. Ээж аав нар гар утсыг бариулцдаг. Хүүхдэд садуулж ийн гэдэг юм уу те. Хүүхдэд нам болгож ийн гээ гар утас бариулцдаг. Тэгээд ингээд хөшөөд бүр ингээд хүзэн мүцэн татсан, нуруу новооцсон хийгээр те бүр ингээд ийм хүүхдүүд ийм шин миний одоо анх эмч болж исэн үед байдгүй байсан ийм өвчнүүд хүүхдүүдэд их илрээд байна л да. За тэг хөгшин хүмүүс бас байна. Залуучуудад энэ төр тий ялангуяа эрэгтэй хүмүүс чи ерөөсө эмэгтэйчүүдтэйгээ бодвол энэ утсыг аяг үздэг юм байна. Хөдөлгөөний бүтээл аваад. Эмэгтэй хүн чинь гэртээ ороод ерөөсө ингээд галтгоруугаа ингэж ягаал байрны өрөө гэл ингээл ингээд хөдлөөд байдаг тий. Эрэгтэй хүн диван дээрээ суугаад нөгөө утсаа барьчихдээ юм байна тий. Тэгэхээр ерөн сүүлийн үед анзаараад байхад энэ хөвшин настай хүмүүс хүртэл энэ утас бариад нойргуудад байна. Тэр нойргуудлын шалтгаан одоо маш их хүмүүс ингээл би нойргуудад байна, шүн сэрээд байна, тэ үүрээ сэрээд байна гэдэг шүн унтахгүй ингээд байна гэд ерөөсөө энэ утаснаас шалтгаалсан өвчнүүд настай энэ тэтгэврийн насны хүмүүст их байна. Тэд нар ч одоо ингээд утас их үзээд байна. Ерөөсөө бүх насанд утасны донтол үүсчихсэн байна гэсэн үг шүү дээ. Хацсангуу донтол багтаа хүмүүс болвол ажиллах насны эмэгтэйчүүд байгаад байна. Тий, тэд нар ч ажиллаа хийгээд гэртээ гэр орны ажил, үр хүүхэд гэдэг ингээд бас арай хацсангуу тэр нь арай гайгүй. Тэгэхээр бага насны хүүхдүүд, настай хүмүүс, эрэгтэй хүмүүст одоо ийм өвчлөл ажиглагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо ингээл бидний нөгөө хэрэглээ өргөжөөл бидний уламжлал маань тодорхой хэмжээгээр хумигдаад ирэхээр зэрэг шин төрлийн өвчнүүд ч юм уу, шин төрлийн эмгэгүүд ерөөс урд нь гарч байгаагүй тийм тохиолдлууд ингээл гараал явцдаг юм байна л да. Одоо тэр генийн судлаач нэг бүсгүй байдаг шүү дээ. Тэрний ярилцлагыг сонсож байхад гэж байгаа байхгүй. Монголчууд ерөөс 4-5 дахь үе дээрээ цус ойртолт айгүй ихтэй байна гэдэг. Нөгөө л нэг бүсэн битүүч гэдэг юм уу, нөгөө л нэг тагнаан цоорхой тийм хүүхдүүд төрөөлсөн. Одоо тэрний дараагийн үе гэсэн чинь тэр гаднах байдал мэддэхгүй ирнэ. Оюун санаанд нь тэр нөө тогтооцуудаантай ч гэдэг юм уу тийм хүүхдүүд айгүйх төрж байна гэд. Тэгэхээр зэрэг энэ ерөөсөө бидний уламжлалаасаа хоолтсон, Монголоо мартсан 100 жилийн харгаа чинь нөхөгдөж энэ дучроо олж бурууга залруултал бас маш их хугацааг өнгөрүүлдэг, маш их хугацааг үр өдмийг золиосолдог юм л харгас хэрцгий зүйл байдгийн байна л да. Бид нар эргээ харахад яг тэр харагдаад байгаа хгүй тий. Тэгээд нөгөө талаас ингээд яг наад одоо сэдв дээр чинь сүүлийн үед хүмүүс энэ цагаан сараар ингээд нөгөө бөөнөрөө нэг ингээд цугладаг болсон. Надаа их зөв зүйтэй санагдаад байгаа хгүй тий. Тэгэхээр одоо би ч гэсэн ингээд хөө ингээд те энэний хүүхэд энэний ачцаа ийм юм байна штэ гэд ингээд мэдээд идэг нөө ургийн уулзалт те энэ их зөв зүйтэй санагдаад байгаа юм. Тэгээ бас нэг ингээд ургийн уулзалт хийдэг, тэгээ удмынхаа номыг бичдэг энэ төр иймэрхүү те. Тэгэхээр бид нар бол энийгээ бас сэргээх л хэрэгтэй байна л да. Тэгээ орчин үеийн залуучууд бас мундаг байна уу. Тэгэл ингээл ургийн ном манай одоо гэр бүл гэх чинь л ургийн ном бичсэн л байгаа аахгүй тий. Тэгэл тэр залуучууд санаачлал ингээл тэгэнгүү чинь хөөх ийм биш дээ. Ингээ бодонгууд эн чинь одоо тий уламжлал байсан л байгаа аахгүй тий. Тэгэхээр зэрэг тавчрын ярьдгаар одоо ер нь бол энэ хавар цаг хаварч ер нь хүний хамаг л тамир тэнхээ сулардаг тий. Болж өгвөл одоо идэж ууж байгаа зүйлээсээ ч юм уу одоо өмсөхдөө дулаан хувцас өмсдөг ч юм уу яадаг чи ямар ч гэсэн нэг тамир сэргээж одоо энэ хаврыг нэг өнтөд авч ногоо цохохтой золгох ч юм уу тий шинэ сайхан цагтай золгох тийм цаг үе дээр л битүүр ярилцлага болж байна л да. Ер нь тэгэд энэ бидний өмнө одоо мэддэг одоо танах харж байна ангахаар ч юм эмчлэгддэг байсан үе болон өвчнүүд дээрээс нь ингээд шинээр одоо мэддэхгүй хүүхдүүдэд байгаад одоо зүрхний дээр хэм алдалтай дэр гэж яриалаа явж тий. Энэ бүх юм чинь бол ерөөсөө хинэггүйгээс л
тодорхой хэмжээнд хайхрамжгүйгээс тий үүдэж болж байгаа ах гэж би бас нэг талаар тэрний буруудлын 1% ч гэсэн ядаж нэг байгаа ах гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол хүн анхаарал сэрэмжтэй, өөртөө арчаатай, хайртай байна гэдэг бол энэ ямар ч улс орон төр засгийн бодлого хүлээх тийм зүйл биш тий. Амьдралын одоо ханамжтай болох, цалин өндөртэй болох Аз ивэх тийм зүйлийг хүлээх зүйл биш байхгүй да. Тэгэхээр л зэрэг ямар ч гэсэн өөртөө арчаатай байгаа л өөрийгөө байнга тэр одоо үзүүлээд тий. Одоо энэ технологи хөгжчихлөө шүү дээ. Бид нар ингээл хилийн цаана гараад өчнөө олон мөнгө дөөрөг урж онгоц тийз буудал гэж урж гадаадд очиж тэр үнэтэй шинжилгээнүүдийг өгч авахын оронд одоо энэ нуура дээр очил тий. Энэ нуурач 980 мянган төгрөг зээлэрч үзүүлж болдог гэх зөндөө олон боломж байдаг юм л. Тэгээ энд ирээд ядаж нэг бүтэн бие сканер дуулаад тий. Хөлийн уулаас толгой хүртэл үзүүлээд хорт хавдрыг бүр цэгийн төдий байхад нь гаргана гэж байна шүү дээ. Эдгээр ч нөгөө Fuji фильмийн сүүлийн технологи тэгээд дээрэс нөгөө хорт хавдрыг цэгийн төдий байхад нь химэл аюухны тусламжтайгаар илрүүлж гаргадаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ийм сайхан боломжууд нэгтгэж гисэн байхад жилдээ нэг 2 жилдээ нэг ядаж тий үзүүлээд өөрийгөө анхаарад авах тийм боломжтой юм уу. Тэгээд дээрэс нь бас яг тань шиг тий ийм хүмүүстийг бас уулзуулаад бид нар Гүн ч одоо хүн өвдснийхаа дараа халаалах ба штэ. Өвдөхөөс өмнө учир шалтгааныг нь мэдэж тэ яаж сэргийлэх хэвтэй, яаж анхаарах хэвтэй. За одоо тэгвэл би надад ямар асуудал би эргэлзэж гин гэвэл нөөрэд очиод үзүүлчихдэг ч юм уу тий. Нэг ийм байдалтай бид нар өөртөө арчаатай амьдрах хэрэгтэй юм а гэдгийг л нийт масс нь ингэж ойлгуулах л одоо энэ бидний подкастын зорилго байхгүй юу. Тийм. Тэгэхээр зэрэг яг би өөрөөс чинь юу нэмж асуух гэж үнийг гэхээр болж байгаа улиралтайгаа холбоотойгоор бид нар одоо ингээд уран дулаан цаг эртэл тий одоо энэ өөрөө нэг ярилцсан дээр хэлжсэн шүү дээ. Бид нар ингээд бүх шим ингээд алдагдаад байгаль дэлхийн хүртэл шимээ алдаад тий ингээд хавар цагт бол ингээд ийм болчихсон байдгаа гэд. За ер нь анхаарах тий нэмж төрөний ярьсан дээр нэмж анхаарах, өөрийгөө арчлах, хайрлах, соёлох, инхрийлэх тий ийм юмнууд юу гэдгийг одоо жишээ нь ингээд энэ шар тосч гэдэг юм уу, сүүлний тосч гэдэг юм уу, хоол хүнсэн дээр ч гэсэн ингээд зөндөө олон юмнууд ингээд монголчуудын уламжлал борц гэл ингээд ийм хоол хүнснүүд байна ч гэдэг юм уу. За хувцс тий бид нар одоо ингээд хүүхнүүд чинь жоохон дулаарангууд нэг өглөө нар гарангууд тэрхүү өмсөл гүйчдэг тий энэ нь дараа нь ямар эмгэг авчирдаг юм бэ ч гэдэг юм уу. Одоо малгай өмсөхгүй их гүйж ч гэдэг юм уу тий. Эднэр чинь ер нь ингээд залуудаа хүн мэдхгүй юмнууд нь хөвшин болохоор ингээд асуудал үүсгэж эхэлдэг гэдгийг одоо би ч гэсэн өөрийнхөө алдан дээрээс анхаарал эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бас одоо энэ подкастыг үзэж байгаа залуучууд за тэдний эцэг эхчүүд ч гэсэн үзэж байгаа шүү дээ тий. Ер нь анхааруулж хэлмээр юмнууд юу вэ? Аха тий. За тэгэхээр ер нь бол хүн эрүүл байна гэдэг бол маш олон хүчин зүйл хэрэгтэй. Тэгэхээр өөрийн одоо эрүүл байх уу, өвчлөх үү гэдэг бол өөрөөс нь л шалтгаална тийм. Тэгэхээр одоо юун түрүүнд би бас хүмүүстээ хэлдэг юм л да. Сэтгэлийн дархлаагаа их сайхан тогтоож авах хэрэгтэй. Сэтгэлийн дархлаа одоо сэтгэл хангалуун, сэтгэл амар амгалантай байх юм бол би хангалуун, би амар амгалантай байна. Тийм учраас хичнээн сайхан шимтэй хоол идээл те хичнээн сайхан тухтай байранд амьдрал тэгэл нэг галзуурсан одоо те хийн хөрсөн ингээл те омгорох хоол одоо ус хансан ингээл те хувиа бодоол ингээл төвшөөл ингээд байх юм бол хичнээн одоо те сайхан орчин байрлаа гэд дотоод амар амгалан байхгүй бол одоо эрүүл байхад хэцүү. Тийм учраас ерөөсөө хамгийн үнэт одоо миний одоо чухал эрдэм болол эрдэн нь бол миний одоо амар амгалантай сэтгэл те за тэр нэгүүлсэнгүн сэтгэл энэ нөгөө нэг талаар миний мэдлэг те өөртөө одоо төлөвшүүлсэн одоо чадвар дадал энэ байх нь шүү дээ те. Тийм учраас энэ дээр бид нар анхаарч юм бол юу идэх үү, юу идэхгүй те, юу хийх үү, юу ярих уу, юу ярихгүй те. За тэгэхээр одоо яриагаа хүртэл бид нар их цэгцтэй, зөөлөн, айдуу те ингэж одоо те. Тэгэхээр бүхэл одоо тэр үйлдэлээ бид нар хаврын цагт тийм зөв зөвтэй алгуур хин нэгэнд хорлол байхгүй те, хин нэгний гомдоохгүй те. Ийм байх юм бол өөрт амар амгалан ирнэ штэ те. Тэгэхээр бид нар бол хаврын үйлрэлд сэтгэлээ нам дээрээс нь бас хийггүй гэдэг чинь одоо нэг газар сажиулахад ойрхон болдог цаг үе гэдэг ааш шүү дээ тийм. Тийм учраас дандаа өөртөө тайван
50 бай гэжээд цагаан удаг 50 бай гэжээд түлхүүрээ авдаг тий. Ийм одоо командыг яах юм бол хийн одоо хаврын энэ сэвэл зүр салхитай тий ийм одоо улиралд бид нар дотооддоо тийм амар амгалантай дулаан хангалуун байх юм бол маш одоо эрүүл байхын том хүчит зүйл болно л гэж хэлээ да. www.nura.cg-man Миний хувьд яг юун таалагдсан бэ гэхээр яг үнэхээр бас нэг хүмүүст хэлчих юмсан гэдэг зүйлүүд байх юм биш үү тий. Энд тэндээс уншиж сонссон, хүмүүстэй уулзсан, ярьсан. Тэгэд ерөөсөө хүмүүс мэдхгүйгээсээ болоод маш их алдаад байна. Тийм шүү дээ. Бид нар ерөөсөө мэдж байгаад өөрийгөө хохироож байгаа ямар ч хүн байхгүй. Тий. Гол нь нөгөө мэдхгүй энэ тухай хинч хизээч хэлж өгөөгүй. Тийм учраас тэрэн дээрээ алдаад тэр нь бүр алт тэлэм алдаа болоод олон сайхан охтууд хавдар тусаад тий олон сайхан залуус ингээд ажиллах чадваргүй болоод амьдралаас үүдгээд ингээ явж байгаа гашуун одоо жишээнүүд амьдрал зөндөө байна шүү дээ тийм ээ. Одоо нэг хүн өвдлөө гэхэл тэр хүний цаана бүхэл бүтэн амьдрал нурж яадаг тий амьдрал сүрч яадаг үр өвгтүүдийнх нь гэр бүлийнх нь хувь заяа ингээд ирээдүйн хүсэл мөрөөдөл байхгүй болж яадаг гэдэг. Тэгээ энэ Монгол гэдэг энэ улсад чинь ер нь яг үнэхээр хүмүүс л айгүйх тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй байна тий. Миний эрүүл байхыг хүртэл улс мэдэх хэрэгтэй, улс одоо ингээ анхаарах хэрэгтэй гэдэг ийм сэтгэлгээтэй хандлагатай ч хүмүүс байна. Тэгэхээр зэрэг бүх нийтийн энэ одоо сэтгэхүйн боловсрал, мэдлэгийн боловсрал, ойлголтын боловсрал тий энэ юмыг бас тодорхой хэмжээнд олгож байх юмсан гэдэг миний тэр хүсэлтэд эдний санал давхцаж байсан учраас тий өнөөдөр бол би өөрөө чинь ингэж урддаг нь яг уламжлал ангаах хүний үднээс, улирлынхаа үднээс тий таныг би сайхан зөвлөгөө өгөх байх гэж бодсон. Тэр зөвлөгөөг бас хангалттай өглөө баярлалаа. Тэгээд дараагийн удаад ч гэсэн бас юу бодож байна вэ гэхээр бид нар ингэж за хоол хүнс, хэрэглээ бүх зүйл бидний ингээд амьдрал тутамд өөрчлөлт өгч байдаг тий өдөр тутмын амьдралын хэмнэл гээд бидний өөрч ярьж байгаа ар сэтгэл бодол санаа тий энэ бүх юмнууд энэ бүх хандлагууд бидний амьдралын ирээдүйг бичиж байдаг хувь тавилангаа хүн өөрөө л дуудаж байдаг юм чинь тэгэхээр зэрэг энэ дээр л бас ингээд тодорхой хэмжээнд хүмүүс авчраад тий салбараас авчраад яг зөв амьдрал гэж юу юм бэ Монгол хүнд тий Монгол хүн та энийг л бодооч гэдэг тийм зүйлийг л хүмүүст хэлж байх юмсан, сануулж байх юмсан гэдэг тэр хүслийнхаа үүднээс энэ нэвтрүүлгийг, энэ подкастыг хөтлөж байгаа. Тэгээ танд маш их баярлалаа. Миний хувьд ч гэсэн бас Нура түгээр үйлчлүүлж эдний шинжилгээний багцад орж исэн. Тэгээ үнэхээр бол надад таалагдсан л да. Энд чинь ерөөсөө очиод нэг 2 цаг өсрөл 3 цаг арай болоогүй. Энэний дотор л би нэг 5-6 хаалгаар ороод тэгэл бүх шинжилгээнүүдээ өгөөл тэгэл дуусахад надад ингээд хариу нь гараад хариу нь болохоор зэрэг ийм ном хэлбэрээр 50 удастай одоо эмэгтэй хүнийх нь ийм хөөрхөн ягаан өнгөтэй 50 удастай ном эрэгтэй хүнийх нь ийм ногоон өнгөтэй 50 удастай ингээд бүх оншийг нь ингээд гаргаад одоо бүх эрэгтэн тус бүрээр нь гаргаад сүүлд нь хорд хавдрын эрсдлийг гаргаад одоо энэ QR кодууд нэ штэ тий энэ QR кодуудыг уншуулаад одоо тэр яг тухайн эрэгтний тий шинжилгээнийх нь ингээд одоо тэр эрдэнэгийн зураг байвал эрдэнэгийн зураг нь ч гэдэг юм уу ингээд гараад ирдэг зүрхний бичлэг байвал тэр нь ч юм уу яг тэрүүгээр гараад ирдэг бас их гоё давуу талтай юм байлээ. Тэгээд сайт дээр нь байрладаг флашаар тэгээд ном хэлбэрээр хүчний оншин өгдөг. Энийгээ бариад дараагийн одоо магадлаараа гэсэн тэр газар руугаа очиод үзүүлж шинжилүүлдэг ABCD гэдэг 4 одоо онолтоор ингээд эрүүл мэндийг төвшнийг нь ялгачдаг болохоор хүн ойлгоход бас амархал байдгийн байлээ л дээ. Тэгээд миний хувьд бол 5 бод компани зүгээс бас монголчуудаа ийм гоё боломжийг олгоод те Нура Mongolia гэдэг ийм төв байгуулад бидний одоо тэр гадаад дотоод руу явах хүчнөө эрсдэл зардлыг хэмнээ дээрэс нь одоо өвдлөө гэхэд тэр бүх эрсдлээс мөн үрчсэн сэргийлээд ийм зүйлийг байгуулж Нура Mongolia гэдэг ийм гоё шинжилгээний төв байгуулсан баярлалаа да. Тэгээд Нура Mongolia-гийн зүгээс танд энэ бяцхан гарын бэлгийг бас гардуулж өгөөрэй гэж дамжуулсан юм. За энэ дотор одоо Нурагийн нэрийн бэлгүүд одоо хайртай шүү гэдэг нэртэй ийм бэлгийн картыг өгөөрэй гэсэн. Энэ болохоор зэрэг юу байгаа вэ гэхээр нэг удаад Нура төвөр үйлчлүүлэх хэрэг. Энэ бол одоо нөгөө 980,000 төгрөгийн үнэтэй Нура төвд бүтэн биеийн шинжилгээ хийх ийм хайртай шүү гэдэг вакцина. За ингээд энэ бүхнийг танд гардуулж өгье. За баярлалаа. Тэгээ би энэ Нура төвийг ер нь бас сонсч байсан. Над дээр бас хүмүүс яг ингээд энэ тортоогоо тий шинжилгээгээ ингээд бариад бичгээ бариад ороод ирдэг. Тий их гоё буянтай сайхан үйлс хийж байгаа. Тэгээ ер нь 5 богдынхан маань бас тий бидний одоо хол байгаа тэр үйлчилгээг ойртуулад
Тэ маш олон одоо зардал хэмнээд их л буянтай сайхан үйлс хийж байна да. За баярлалаа. Тэгээд энэ бидний гадаа хуйсгнаж байгаа хаврын салхи те бидний сэтгэлд одоо тогтхыг айдаж байгаа тэр чин сайхан бодол хүсэл тэмүүлэл те хүн бүхэн л одоо зүрх тархинда солигдож байгаа уйлрал, эрүүл мэнд те амьдрал энэ бүхнээ сайхан дэнслэн бодож амгалан тайван байж Монгол хоол хүнсээ идэж ууж хэрэглэж хаврын цагт одоо хий дээшлүүлэхгүй сэтгэл санаагаа тогтвортой байлгаж гэд те олон зүйлийг бас энэ эмчийнхээ ярианаас бид нар ойлгосон баха гэж бодож байна. Тэгээд уламжлалын эмч за ангаах ухааны доктор одон цэцэг эмч маань өнөөдөр бидэнтэй хамт байлаа. Нура Монголиа 15 дахь подкастыг анхааран үзсэн та олондоо баярлалаа. Хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Эрүүл жаргалтай амьдралын үндэс урьдчилан сэргийлэх үзлэг.